Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчтэй мөн Бизнес радио 98.9-ийн сонсогчдоо. Ингээд стартап Монголтой хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань 17 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр маш их сонин зочныг би урьж авчирсан байгаа. Манай нэвтрүүлгийг үздэг хүмүүс хараад энэ хүн яахлаар энэ цуудгийн гэж магадгүй баг. Тэгвэл би авчир гэсэн нэг бас учиртай болохоор авчирсан байгаа. Дуучин Данди. Дуучин Данди гэж яхан зөв өдрийн минь. Өдрийн минь. За өөрчнч бол бас бизнес радио сонсож байгаа, үзэж байгаа хүмүүстээ Синийг бас үзэж байгаа. Синийг бас үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргье. Дуучин гэхээс илүү яг тэ MC ч юм уу эсвэл рэпер гэсэн нэрэл дээр. Яг би яг дуулдаг, би өгөлдөг. Тийм болохоор дуучин гэдэг юм нэг зөхгүй л гэж боддээ. Зөө. Тэгэхээр Дандиг яга авчирсан бэ гэдэг дээр би санал авчирсан ер нь ажигласан тийм ээ. Дандигт танилцаад бас нэг удаагүй шүү дээ. Тийм үү. Гэхдээ бид хоёр синигээ дамжуулж хамтарч ажиллаж байсан. Тэгээд ингээ ажиглаад байхад ерөөсөө яхахгүй entrepreneur хүн юм шиг байгаа юм. Чи өөрийгөө entrepreneur гэж боддгоо? Гэхдээ одоо яг хөндлөнгийн хүмүүс тэгэж харагдах бах. Гэхдээ би бол өөрийгөө яг entrepreneur гэж боддоггүй. Яагаад үгүй гэж? Гэхдээ яагаад гэвэл би яг тэр чиглэл рүү ер нь бол яг хандаж би бол өөрөө хүсэж тийм хийж байгааг баг. Одоо яг намайг тэгэж бодох шалтгааныг гаргаж байгаа юмыг бол би бол дуртайдаа хийж байгаа юм. Part time-араа болон хоббигороо гэдэг юм те. Тэрнээс л яг одоо тэрүүгээр би одоо санхүүгийн асуудлыг шийдэн ч гэдэг юм уу те. Эсвэл цаашдаа энэгээр ингэж явна гэдэг утгаар биш. Гэхдээ санхүүгийн асуудлыг шийдээд байгаа шүү дээ тийм үү. Гэхдээ яг санхүүгийн асуудлыг яг овоож ацаатлан шийдэх нь цаашийн те. Өдөр тутмын хэрэгцээг хангах нь ч бас хайшин. Үгүй. Би гэж бодож очлохгүй. Мэдээж яг нэг жилдээ нэг тодорхой хэмжээний нэг тоглолт чи бүнийг цомог гарахад тодорхой хэмжээний нэг юм орж ирнэ. Тэрийг бол би зөрүүлээд яг л тэр юмдаа зөрүүлэл зарцуулчихна. Нэг тоглолт хийлээ. Тоглолтоос ашиг орж ирнэ. Мэдээж тэр ойлгомжтой зүйл. Тэгвэл би тэр ашигыг тэр чигээр шууд цомгийн бичлэг рүү оруулдаг юм те. Тэгээд цомог зарагдлаа. Цомог гараад ирлээ. Цомог зарагдлаа. Тодорхой хэмжээний ашиг ороод ирлээ. Буцаагаад би тэрийг клипч болгож байгаа. Дөрс болгоод. За тэгээд дээрээс нь дахиад дараагийнхаа тоглолтыг хийдэг. За ойлаа энэ системийн тухай ярих юм байна. За. Би сая чамаас түрүүхэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө асууж байсан тийм. Энэ Vangush юм уу эсвэл Dandy гэдгийн энэ компани уу гэсэн чи үгүй гэсэн тийм. Энэ айгуу сайн санагдаж байна. Өө яг энэ Vangush гээд хамтлаг бол хамтлаг л да. Яг бид нар хоорондоо тоглол Vangush website компани гэж хоорондоо ярьдаг. Тэрнээс л одоо ерөнхийдөө ингээд тусдаа бие даагаад ерөнхийдөө ингээд явах гадлаа л та. Яг бол яг анханасаа бол найзууд байж байгаад хамтлаг болж байгаа. Тэгээ хамтлаг болоод байж байгаад тусдаа бас юм хийж эхэлж байгаа. Ерөнхийдөө ингээд зүгээр яг жишгийг харахад хипхопчд тэгээ баруунд өндөр хөгжсөн газарт харахад ер нь хипхопчдын эцсийн юм нь дуу хуурыг бүх юм хийж яжгаад эцсийн юм нь ер нь л түгээмэл байдал нь бол хувцсан. За яг технологи өндөр хөгжсөн газар бол нөгөө чихвч эднэр тий. Ерөнхийдөө хамгийн түгээмэл юм бол хувцсан юм шиг байна. Тэгэхээр одоо ингээ манай хамтлагийн цэцээ бол ингээ Smoke гэдэг брэнд гаргаад явж байгаа тий. Цэцээ анх баяр төрөчийн дугаараар. За ингээ тэр хоёр ингээ Smoke гаргаад явж байгаа тий. Тэгээ ингээ иймэрхүү ингээ юмнууд ингээ одоо л яг ингээ нэг юм бизнес төрөл рүү ингээ орж эхэлж байгаа юм бол. Тэрнээс л одоо 2004-өөс 14 он хүртэл цэвэр ингээ хобби part time job зөвхөн хагас үтсэн сайнаар хийдэг тийм. Нэгтгэхээс 5 дахьт нь ажиллаа хийдэг. Өглөө 9-өөс орой 6-7 хүртэл ажиллаа хийдэг, сарынхаа цалингаа. Ингээ явдаг хагас үтсэн сайнаар цуглаж дуугаа хийдэг. Ингээд иймэрхүү юм руу ингээ явдаг. Одоо л ингээ жоохоо энэ яг энэ Vangush гэдэг юм аа ингээ жоох бизнес төрөл рүү оруулах гатал үзээд байна. Та 10 жил болж байгаа гэж байна. Анх эхэлж байхдаа одоо мэдээж хэрэг дагаж тийм ээ модель болгож дагсан рэпер ч юм уу тийм олон улсын одоо дуучид хамтлагууд байсан. Хэнийг дагаж байсан бэ? Яг олон улсынхаас ихээр мэдээж дотоодынхаас хамгийн дөрөнд төлөвлөлт авч байгаа юм л та. Одоо нөгөө дээр нөгөө л байлдан дагуулагч одоо л байгаа л тийм. Байлдан дагуулагч гарцгүй бүлэг гэл нөгөө л анхны 5 хамтлаг гэдгийг хат Монголынхаа хавтгаа хипхопыг хамгаалав. Дан ба гарах гарч тагсан мэдээж. За тэр анхны 5-таагаа танилцсны дараанаас бол ер нь гадаадад хипхоп ямар байдгийг бэ гэдэг сонирхолтой бодлоготой. Тэгэл тэр үуч ямар нэг интернет байх биш. Нөгөө л нэг дөнгөж анх гарч исэн сансар хиймэр кабелийн телевизүүдээр нөгөө Channel V, MSM, MTV дээрээс л харж суралцчихлаа да. Тэгэл ингэж л явсан. Тэдгээр хамтлагууд маань одоо өөрсдийнхөө одоо чинь хамтлаг гэдэг маань ямар нэгэн байдлаар тэр одоо
дагдаг фэнтэй болчихсон тийм үү. Одоо тэгээд тэрэн дээр мөнгө чих monetize буюу мөнгө хийж эхлээд тэр чинь нэг брэнд үүсгэж байгаа шүү дээ тийм үү. Яхахгүй Vanquish за тэгээ бас Dandy гэдэг брэнд бол үүссэн байгаа тийм үү. Тий яг тэр бол одоо ёстой тэрний нууцыг бол би бол хийж мэдэхгүй байна. За яагаад тэрийг нууцыг хийж мэдэхгүй вэ гэхээр ингээд хичнээн хүмүүс масс зориулсан одоо дуу гэдэг чинь биднийхэр бол бүтээгдэхүүн шүү дээ. Масс зориулсан бүтээгдэхүүн буюу Монголд хамгийн их буруугаар энэ урлаг буруу явдаг юм нь бол хайрын дуу гэдэг байхгүй. За ингээд тэрийг нөгөө бизнес болгох гэж оролцсон зөндөө хамтлаг оролцсон. Монгол нэлээд хэдэн лейблүүд байсан. Гэхдээ утгаараа лейбл болж хэрэгжээгүй үзээч. Би production бол төхүүлсэн. Би production. Тий, hi-fi label бас төхүүлсэн. Бусад зөндөө одоо ингээд нөгөө студ production-ууд өөрийнхөө доор хамтлаг авч тэднийг бүх юм менеж хийж бүх цалин үнсийн нөгөөд бүх санхүүжилтийг гаргаад ингээд цомог CD тоглолт гэдэг ингээд тавьсан. Монголд нэдэд явсан. 10 дуу гаргалаа, 10 бүтээгдэхүүн гаргалаа. Аруулаа яг адилхан буюу яг аруулаа адилхан сэдвтэй дуу гаргасан. Нэг хэсэг хүмүүсийг шуугуулсан тэрнээс хойш тэд түүх болж байна. Компани бодлохоор бүгдээрээ адилхан бараа үлдээх. Гэтэл тэрнийх нь эсрэг өрсөлдөгч компаниуд нь буюу өрсөлдөгч нь гарч ирэхдээ бид нар гарч ирж байгаа. Хөөе эн чинь хип хоп чинь ингэж дандаа хайрын дуу байж болдгоо. Дандаа нэг бүтээгдэхүүн байж болдгоо маа. Ийм юм дэлхийн жишгтэж байхгүй. Та нар дүрм зөрчөөд байна. Тэгээд бид нэр тэрийг нөгөө дуугаараа буюу өөрсдийнхөө бүтээгдэхүүнээр буцааж эхэлж байгаа. Одоо тухайн үед 2008 9 онд Монгол орц болгонд хип хоп хамтлаг байсан. Бүгд хайрын дуу болчихсон. Одоо тоолоод үзье ихэд гарын 10 уруугаар 5 уруу. Тэр хамтлагууд хизээч дандаа 10 бүтээгдэхүүн гаргахад 10-аа нэг адилхан буюу хайрын дуу байсан. Тэр яла таны. За ингээд бараанууд гаргаад яваад бай. Би яагаад өнөөдөр хипхоп энэ бранда яагаад бизнес яагаад болохгүй байгаа юм бэ гэж асуугаад байна тийм үү. Яагаад вэ гэхээр хэрвээ энийг тогтвортой байдлаар хийгээд өлсөхгүй тийм ээ. Орон сууцныгаа төлбөрөгтлөө явахын тулд энэ чинь мөнгө жих хэрэгтэй байх тийм. Яагаад гэхгүй вэ? Эсвэл компаниуд одоо хамтлагууд одоо тэгж эхэлж байна уу гэж сонирч байна л да. За тэр бол одоо яг тэгж явж байгаа хамтлагууд зөндөл байгаа байсан бах. Яг өөрсдөө аваад ярих юм бол одоо манай хамтлагч нь бол түрүүн би хэлсэн те хобби. Part time нэг хагас бүтэн сайны хобби хэвээрээ одоо ч гэсэн. Одоо мэдээж хэвээрээ. Одоо ихтэй сүүлийн үед үүрэг болж эхлэдэг байгаа байхгүй. Энэ урлагийг ямар ч төсөө аваад явах ёстой. Бидрийг захиороо хаглах. Нөгөө одоо бидрийг сонсож байгаа хүмүүс нөгөө юун Vanquish нөгөө тэр хөгч бүр амар дурж илээ шүү дээ. Юун Dandy юун Vanquish гэж ярьж эхлэх юм бол болио. Менежер юм эйжент байдаг таадтай ажилладаг. Яг хамтлагийн хувьд бол байхгүй. Дандаа зүгүүд бүгд өөрсдөө бүх санхүүжилт өөрсдөөсөө гарч ирсэн. Хизээч ямар нэгэн студидтэй гэрээ байгуулж 10 жилийн хугацаанд явж байгаагүй. За ивент итгэж гэж хизээч авч байгаагүй. Өөрсдөө 2-3 бие даасан тоглолт хийсэн хамтлагаараа тэндээс тийм ивент итгэж хамтарч ажилласан байгууллага байхгүй. Зөвхөн өөрсдөө явж ирсэн. Альбом гарлаа, хит альбом гарлаа. Dandy гараа. Тий, хувьцаа гэдэг альбом гаргасан. Сайхан гарсан. Тий, сайхан гарсан. Урд нь Vanquish альбом. Vanquish хамтлаг 10 жил болсон үедээ хамсалтай цомог гарч байгаагүй. Яг хуу цомог гаргыг гэвэл нэг Vanquish хамтлагны давхарцсан тоогоор 200 гаруй дуу байна. Ер нь олон төрөлцсөн. Биднээс ерөнхийдөө одоо энэ 10 жил дээрээ цомгоо гаргах гэж бид нэр ажиллаад явж байна. 10 жил чанагдаж шалцраад бүр өстой бэлэн болсон бүтээгдэхүүн л гарах болоо гэж бодож. Нэг дуулж эхлэх жил болоод цомог гаргаад идэх хамтлагуудаас л арай илүү 10 жил хип хоп нөгөө рок попын тохон дотор хип хоп ил гал дээр гэдэг шиг шарагдаж шалцарч байгаа бүр бэлэн болцсон бүр ялж болцсон бүтээгдэхүүнүүд гарна. Тэрийг бол бардам хэлчих байна. Тийм нөхөд ороод. Асуулт авшилгаан энэ байна л да. Хэрвээ Vanquish урд нь CD гаргаж ирсэн бол энэ хөгжмийн зах зээл дээр өнөөдөр хип хоп хамтлаг гэдэг нь би одоо компани байдлаар яриад байна тийм ээ дандаа. Урд нь энэ зах зээл ямар байсан? Зах зээлийн хэмжээ хэр том байгаа юм? Багасч байна уу, ихсэж байна уу? Чиний хувьд хувьцааны хувьд борлуулалт ямар байна? За хувьцааг ярихаас өмнө би манай хамтлагийн цэцээ 4 бие даасан цомог. За. Дөрүүлэнгийн гаргаад амжилттай гаргаад ингээд дуусчихсан бид нар. Монголд ер нь сайн зараа хэдийг зарчулдаг юм альбом? 1000 ширхэг. Нэг нөгөө хэлэхэд 1000. За тэгээд дээрэс нь хувилтанд авахд минимум 1000 гэдэг. Солонгос ч бай. Манайхан солонгос юм эсвэл бүгд найрамд ихлээр авчихсан. Хамгийн доод нь минимум ордер 1000. За тэр 1000 ч авах гэж бас бүх юм болно. Наагур цаа баг гойж. Тэрнээс ер нь бол 100000. Вебсайт руу ямар ч CD хөвөлдөг солонгос хятадын компани вебсайт руу ороход 100000 минимум. Доор 100000 захиалах хэрэгтэй. Тий. За Монголд 100000 CD аваад сонсоход тэр бол за ёстой мэдхгүй тий. Одоо манай энэ мундаг хөгжмийн зохиолчлол тэд нар байж болох. Яг л тэд нэг гадаад руу бас зөндөө гарч байгаа шүү дээ. Гадагшаа. Бид нар гарч явах тэд нар бол 100000 байж болох. Тэрийг бол үгүй. За хип хоп хамтлаг дуучдын хувьд бол за 100000 гэдэг бол маш том. За нэг альбомын үн хэд болж байгаа вэ? Нэг альбомын үн $2.40.
Миний захиалгад Монголоос Бээжингээс Евро хүртэл Улаанбаатар замын зардал ороод бүх задлаа cover mower юу гэдэг те. Яг хямдхан CD бол байж байна. $1.50. За. Яг нөгөө cover mower-оос эхлүүлээ зүгээр энгийн power сартай одоо бидний нөгөө уламжилт CD байна. 2 хуудас coverтэй ч юм уу те. Тийм хямдхан байна. Тэгээд бүр үнэтэй бүр баг нэг нь $3-4 CD ч байна. Яг миний хувьд яг $2.40-оор хөдөлсөн. Яг анх удаа гаргаж байгаа болохоор дээрээс нь би дахиж CD гаргахгүй гэж ерөөсөө ингэ зарлцсан байна. Яг чаа. 10 жил дуудсан болохоор би дахиж ганцаараа юм хийхгүй. За. Хамтлагаараа шийдсэн байгаа тийм. Уул нь одоо сонсогч ч байна уу тийм ээ. Данди гэдэг брендийг харж байгаа хүмүүс болохоор энэ хүн одоо дөнгөж эхэлж байна гэж хараад байна. Одоо болсон байха. Би одоо би даасан 2 тоглолт хийсэн. 10 жилийнхаа зориул хамтлагийнхаа 2 сард энэ оны 2 сард. Тэгээд дахиад би даасан CD-гээ гаргачлаа тийм. Тэгээ одоо би энэ өөрийнхөө ганцаарч хийсэн соло карьерийн сүүлчийн хаалтын тоглолтоо ингээд хийх гэж бэлтгэж байгаа 9 сарын 5-нд ингээд авах гэж байна. Ер нь энэ нэг үйл цаг завд хамгийн хомсолж байгаа. Одоо надад сурах юм их байна, мэдэх юм их байна, ажиллах юм их байна, арга гэр гэдэг юмнаас ингээд ирж байна. Сонсоод байхаар гэхдээ энэ хөгжмийн салбар ялангуяа хипхоп хамтлагийн хувьд одоо энэ хэцүү салбар болж таарч байна. Бизнесийн хувьд бол тэрийг бол цэвэр бизнесийн хувьд бол яг хөтэй тэрийг бол цэвэр сонсож үйлчлүүлэгч нар нь шийдээ явуулдаг. Гэтэ одоо та хэдийн хувьд хэлж штэ. Одоо CD-ний борлуулалтаас бол мөнгө хийхгүй юм штэ тийм үү? За хийж болно. За хэдэн төгрөг хийх вэ? CD-ний борлуулалтаас. Одоо хувьцаанаас CD хийх юм шиг. Хамгийн сайнаас хийх юм шигч байна биш л дээ. Би хийцэн. За ашиг болсон. 60% ашиг болсон. За болсон. Яагаад гэвэл хэдэн үеийг зарсан гэсэн үг юм? Яг л 1000. Яг 1000-ыг зарсан.